Чухал шударгаар шуурхай урд нураатай оргил мэдээлэл хөтөлбөр хийж байна. Яагаад одоо файл үхэн миний сошиал зөвлөх ажлыг одоо хийж байгаа. Ордны таймаас ухамсаргүй үйлдэлээс олж та яг энэ хавийн айд өгөхөд бол хаварч байна гэдэг. Оройн үзэгчтэй чухлыг шударгаар шуурхай өргөн нураатай оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Үзэгч та бүхэн мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулна уу? Орхон аймгийн удирдлагууд 17 дугаар жарны тийн унжлах тэмэх Шорон нохой жилийн аймаг сум улсын авраг малчин фермер тариаланч алдарт уяач шилдэг унаач хүүхдүүдийг шалгаруулан шагнан урамшууллаа. Мал аж ахуйн салбарт өр бүтээлтэй ажиллаж, Эрдэнэт мал сүргээ төрөл бүр дээр нөсгөн, малынхаа үйлдвэр угсаа ашиг шимийг сайжруулж, шинээр ажлын байр бий болгон малгүй өрхүүдийг малжуулж, орон нутгийн зах зээлд мах, сүү, ноос, ноолуур, арьс ширний борлуулалт хийж, хүн амын хүнсний хангамж, аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аймгийн болоод улсын авраг малчин, фермер, тариаланч, уралдаанч хүүхдийн шагналыг өнөөдөр Орхон аймгийн удирдлагууд гардуулан өглөө. Энэ жил бол бас их онцлогтой жил байна. Орхон аймгаас бас улсын авраг малчин, улсын авраг одоо тариаланч хамт олон бас уламжлал болон төрлөө. За бид нар мэдээж одоо мал аж ахуйн салбарыг, хөдөө аж ахуйн салбарыг бол бас онцгойлон анхаарч ажилладаг юм бас нэг илрэл гэж ингэж бодож байгаа. За аймгийн эсрэг захирамжийн дагуу аймгийн алдарт уяач, аймгийн одоо шилдэг унаач хүүхдүүд, за аймгийн авраг тариаланч хамт олон аймгийн авраг тариаланчдыг шалгарууллаа. Энэ жил манай Орхон аймгийн одоо тариаланч маань бас ариун ургацтай байгаа. Улсын дунджаас дээгүүр одоо ургацыг хураа авсан нь бол одоо энэхүү шагналыг авахд нөлөөлж байгаа. Тэгээд нийт одоо бас шагнал авсан тэдний арга гэр хамт олон энэ шагнал гэдэг бол одоо бүгд хамт олонны хүч хөдөлмөр хүн болгон сэтгэл зүтгэл шингэсэн зүйл байдаг. Тэгээд бас нийт одоо хамт олонд нь түүний одоо ажлагчд нь арга гэрт нь бүгдэнд нь одоо бас сайн сайхныг хүсье. Та бүгдээрээ бас Орхон аймаг Эрдэнэт хот одоо цаг ямагт бахархаж байгаа гэдгээ бас илэрхийлье. Сар шиндээ сайхан шиндээрээ. Газар тариалангийн салбарт өр бүтээлтэй ажиллаж, тариалалт, талбайн хөрс боловсруулалт, ургамал хамгааллын ажлыг технологийн дагуу чанартай сайн гүйцэтгэн, хөрсний үржил шимийг нэмэгдүүлж, ариун ургац хураан авч орон нутгийн зах зээлд борлуулан, ажлын байрыг нэмэгдүүлж, аймгийн нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Орхон аймгийн Баян өндөр сумын Яргуут багийн тариаланч Нэргүй, за Жаргалант сумын Улаан толгой багийн тариаланч Дарьсүрэн нарын хөдөлмөрийг үнэлэн улсын авраг тариаланчаар шалгаруулсан юм а. Ийхүү улс аймгийнхаа авраг болж хөдөлмөрөөрөө бусдаа үлгэрлэн манлайлсан аваргуудын сэтгэлээс та бүхэнд хүргье. Би Монголын газар тариаланд 30 гаруй жил ажилласан. Энэ хөдөлмөрийн минь төр зэсэг өндрөөр үндэс. Шинэ оны босгон дээр одоо улсын авраг тариаланч болсон да. Их баяртай байна. Миний ажлын амжилт бол хаяны жил өр хүүхэд Орхны Жаргаланчдын бүх тариаланчдын хамтын бүтээл шүү гэдгийг та бүхэнд их баярлалаа. Одоо манайх дандаа нарийн нугаа тариалдаг. Байцаа бол гаагаас 25-аас 30 центнер. Сонгон байцаа дөмсөр бол гаагаас нэг 30-аас 40 тонн ургац хураан авсан. Аймгийн алдарт уяач гэж энэ сайхан эрхэм хүндтэй цолыг гардаж авлаа. Тэгэхээр үнэхээр их баяртай байна, сайхан байна. За өнгөрсөн зуны наадамд Орхон аймгийн баяр наадмаас 2-4 3 арга хүртсэн. За Орхон аймгийн Жаргалант сумын төвд 40 жилийн огороо нэг азар гам үзүүд нэг үрээ айргийн 3 турдалсан. Ийм амжилттай 18 хоноо өнгөрөөлөө. Тэгэхээр сайхан байна, баяртай байна. Нийт Орхон аймгийнхаа ард иргэд, Орхон аймгийнхаа Жаргалант сумын нийт ард иргэдтэй бүгдэнд нэрүүлэг сайн сайхан бүхнийг хүсэж ирээд сар шиндээ сайхан шиндэрэ гэж хүсье да. Тэгээд омор гэдэг сайхан тэмдэглэг агуу адуутай нөхцөлөд 5-6 жил болж байна. Тэгээд ээжтэй баярлалаа гэж хэлье. Тэгээд ээж маань бас айгүй дэмждэг намайг. Миний морийг Булган аймгийн Сэлэнг сумын хавьяат Доржийн цайлгаа сүрэн гэдэг миний найз уйлдаг. Одоо Булган аймгийн Сэлэнг сумын нутагт миний морд бас эндээ байдаг. Манай галаас нь одоо Содон даржиган төмөргө улаана жимсний улаанах манаас алдагт болж байгаа. Одоо манай цайлгаа сүрэн маань бас өнөөдөр бас Булганд алдартай аавна гэдэг бидний гуруулаа ингээд алдагт болж байна. Тэгээд Орхон аймгийнхаа нийт иргэдэд
цааш юмдээ сайхан шинжилээрэй гэж одоо ажилтнууд өндөр амжилт хүсье. За энэ орхын Эрдэнэтэд юу 2 4 3 хайрыг авч исэн. Харин болгонд болохоор нэг хар ураа маань гурвалж исэн. Тэгээд юу Эрдэнэтийн 40 жилийн 2 ураа харигцаа. Морь онгод юу даарахгүй тэгтэй ч гэсэн миний сонирхол учраас би морь онгох дуртай. Унсан морь маань төрүүлгээд надад гоё сэтгэл төрдөг. Надыг төрүүлж гисэн аав ээжтэй маш их баярлалаа. Мөн Орхон аймгийн 2 малчин улсын аварга хэмээх эрхэм залыг хүртсэн юм. Ингээд та бүхэнд улсын аварга малчдын хотноос бэлтгэсэн мэдээ сурвалжлагыг хүргэе. Орхон аймгийн Баянөндөр сумын Дэнж багийн малчин Зунгажавн мал аж ахуйн салбарт 46 жил ажиллаж сүүлийн 3 жил 100-ээс 104.2-оос 108.8% төлөв байжуулж малаа жил дараалан 10.2-оос 17.2% өсгөж орон нутгад ажлын байрыг нэмэгдүүлэн ядуурлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулан ажилласан. Үүний зэрэгцээ 6 өрхөд 115 толгой мал өгч малжуулсан байна. За мөн мал аж ахуйн үйлдвэрлэл үр ашгийг нэмэгдүүлэх мал сүргийн үйлдвэр угсаа чанарыг сайжруулах зорилгоор Адун сүргээ Монгол үйлдвэрээр, Үхэр сүргээ Сэлэнг Монгол үйлдвэрээр, Хонин сүргээ Барга үйлдвэр, Яман сүргээ Эрчим үлгийн улаан омгоор сайжруулан ажиллаж, за нутгийн малчдад жил бүр 15-аас 23 толгой үржлийн өсвөр хээлдүүлэгчийг борлуулж, малын удмын санг хамгаалахад өөрийн хүч хөдөлмөрөө дайчлан ажилладаг хөдөлмөрч Ахмад малчдын нэг юм а. Орхон аймгийн Баянөндөр сумын Дэнжогийн иргэн Баатрын Зунгажавн 2018 оны жилийн эцэст 453 толгой мал тоолуулж, за өмнөх оноос 17%-аар за төл малаа төрлөөр нь өсгөж, за гарсан төлөө хоргодолгүй байжулсан байна. Ингэснээр Монгол улсын за аварга малчин цол тэмдгийг хүртэж байна. За энэхүү цол тэмдгийг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр за Зунгажавн хотод болж байна. Өдрийн юунд нь тохируулаад нэг өдөр дулаан байна, нэг өдөр хитэн байна, нэг өдөр цасан орон шүүр, нэг өдөр бороо норон тэнд нь яаж тохируулах малчин өрөөнд тохируулаад мал биш үү. Тэгээ одоо 1000 мал нэг өдрийн удаа зэрэг 500 мал 2 өдрийн үрш жишээ. Тэгээд би тоонд нь дургу чанартай. Жишээ чэнжд өгсөн чи тарган малыг энэ тавн эцэн турхан малыг авахгүй шүү дээ. Тиймээс тарган малдыг сонирхдаг юм байхгүй. Чанар тэгээд юу бас бие бэлтэр цус холдох ч тэгэл холоослоо юу эцэг мал авдаг байхгүй. За мэдээж бас олон жилийн мал маллах туршлагыг хоримтлуулахдаа давхураас шин залуу малчтаа бас одоо гаргаж байгаа хаа бас одоо манай ганц хөвтэй хөвгөн одоо бас эрийг дээрээс малчин болгодог л 9 дугаараас гаргаад авчихсан одоо мал жилээ. Манай бас аймгийн аварга аймгийн типтат байсан. Манай аавын ах бас аймгийн аварга көөний усын аварга одоо тийм хүмүүс байсан. Ах тэр хүндрэлтэй болоод зорхон болно тэгэл янз янз шүү. 2001 онд ирсэн. Айл аймгаас ирсэн. Ус аймгийн тариалан хүмүүс ирсэн. Болж байна. Баярлж байна. Тэгэл болж байна. Энэ үрдэн хэвдэлтэй 2 жил болж байна. Тэгэл 8 хүүхэд төрүүлээ би. Болох нэг бантта. Хүүхдүүд нь бүгд мал малж байгаа юу? Малж байгаа. Нэг хүүхэд сурж байгаа, нэг хүүхэд хотод байгаа. За шинэ сарын босгон дээр манай Орхон аймаг Эрдэнэ дотоос мань улсын аварга малчин 1, улсын аварга тариаланч 2, за аймгийн аварга малчин 2, аймгийн аварга тариаланч 3 төрөн гарсан нь бид бүхний бас алдрыг орон нутгийн маань одоо ажил үйлсийг өргөсөн, дэвжээсэн ийм сайхан амжилт болж байна. За мөн одоо Морин спорт уяачдын холбооны тодорхойлолтоор аймгийн алдарт уяачин бузалан гэсэн 5 эрхэмд за мөн бас тэргүүний одоо унаач хүүхдүүдийг бид хүн шалгаруулж саяхан одоо шагналаа гардууллаа. Өнөөдөр бид бүхэн бас улсын аварга малчнаар тодорсон Орхон аймгийн Баянөндөр сумын Дэнжогийн малчин Баатрын Зунгажуугаад Монгол улсын засгийн газрын тогтоолоор энэхүү аварга малчны шагналыг гардуулж өгөх арга хэмжээнд хүрэлцэн ирээд байна. За Баатрын Зунгажуугаа маань өнгөрсөн 2018 оны эцэст малын одоо тоолгоор 503 мал тоолуулсан. За мөн одоо малчин малгүй болсон одоо иргэдэд тодорхой тооны малыг одоо бас өгч малжуулах ажлыг зохион байгуулсан.
Зунгажавын гэр бүл өвлжөө хаваржаа цуслангийн газар нутаглахдаа хашаа бууцны тогтчлолтод анхаарахын зэрэгцээ эрчимт мал эмнэлгийн нэгжтэй гэрээ байгуулан мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргээ бүрэн хамруулжээ. За улсын аварга малчин Зунгажавын хотонд 10 хоногийн өмнөөс эхлэн мал төлдөж эхэлжээ. За тухайлбал та бүхний харж байгаа эдгээр хоргонууд гэвэл одоо 10 хоногийн өмнөөс одоо төлөж төрсөн. За хамгийн сүүлийн хорго гэхэд өчигдөр одоо мэндэлсэн байгаа юм аа. Баян өндөр сум 54,000 толгой малтай. Тэгээд малчин ард түмний бас хөдөлмөрийг төр үнэлж улсын аварга малчнаар тодруулсанд үнэхээр их төлөвийн баяртай байна. Энэ зөвхөн улсын аварга малчны бас нөр хөдөлмөр биш. Энэ Орхон аймгийн хөдөлмөрч малчин ард түмний бас төлөөлөл болж энэ хүн шагнал хүртлээ гэж бодож байна. Тэгэхээр энэ жилийн улсын аварга малчны онцлог давуу тал бол энэ малчин байна хоршоодыг сайн үеийн аянуудыг бас олноор хийж дэмжсэн байгаа. Дээрээс нь малт ухааныг залуучуудад бас сургах, малд сонирхолтой малчин болох иргэдийг бас ажлын байраар хангаж, малжуулж бас бидэнтэй бас хамтарч ажилласан. Бас энэ бэлчээрийн тэнцвэртэй байдлыг хадгалах, байгальд ээлтэй байлгах талаас нь бас онцгой санал гаргаж хэрэгжүүлж ажиллаж байна. Хамгийн гол нь энэ эрдэнэс малаажгаа хөгжүүлэх, мадынхаа удмын сан сайжруулах чиглэлээр жишээлбэл хонин зүрхтэй бол Баяд өмгийн утас эцэг малуудыг бас авчирч мадын удмын сангаа бас сайжруулсан гэд энэ хүний бас хийж хэрэгжүүлсэн зүйл. Нөгөө талдаа залуу малчдад бас үлгэр дуурайл болгох, өөрийнхөө үлийгөө өнтөд авахын тулд одоо би үйл ажиллагаатай бэлтгэлийг хангах, малынхаа тарга хүчийг авахын тулд отор нүүдлээр явах гэд олон залуучууд бас үлгэр дуурайл болж байгаа ийм хүн. Малчин Зунгажавын хувьд 6 охин, за 1 хүүтэй. За түүний баг хүү болох, за отхон болоо Зунгажавын удам залгах ганц одоо мал ахуйг бас үргэлжлүүлэн авч явах одоо хүү юм аа. Тэгэхээр одоо өнөөдөр бол 20 настай. За түүгээ 20 настай хийдий ч за аав ээжийнхаа дэргэд малч ухаан, за маллах арга барилыг өдөр бүр одоо шин одоо ухааныг бас сурч байдгаа гэж бидэнд бас хүүрнэн байгаамаа. Тэгээд аавынхаа одоо малч удмыг залгах одоо ганц хөөн гэж санагдсан. Тий. Дээрээс 7-х нь. Дээрээ 6 ихчтэй. Аавынхаа маллах одоо малч ухааныг бас хэр содолж хэр одоо суралцсан бэ? Одоо үргэлжлүүлээд одоо мал гэдэг. Тий. Ер нь л өглөө эртэл малаа бэлчээ тэгээд өвсний саргыг төлж малаа маллах хэвээр. Тэгжээж нэг мал тарга твэргсэн авдаг. Ийхүү гахаа жилийн босгон дээр Орхон аймаг 12 дахь улсын аварга малчиндаа хүндэтгэлтэйгээр цол шагналыг малчны хотонд нь гардуул өгсөн юм а. Үргэлжлүүлэн та бүхэнд сар шинийн босгон дээр Орхон аймгийн аварга малчин хэмээх цолыг хүртсэн малчин инх жаргалын хотноос бэлтгэсэн сурвалжлагыг хүргэж байна. Үзэгчдээ оргил цаг мэдээллийн хөтөлбөр Орхон аймгийн аварга малчны хотноос та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Энэ жилийн хувьд Жаргалан цумын Дулаан улбагийн малчин инх жаргал аймгийн аварга малчин гэх энэ эрхэм хүндтэй цолыг хүртэж байгаа юм. За шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд малчны хотонд нь гардуулан өглөө. Жилд ажил үйлсээрээ маллайлсан олон сайхан хүмүүс маань яг энэ цаг мөчид улсын аварга малчин, улсын аварга тариаланч хамт олон Замун аймгийн аварга тариаланч, аймгийн аварга малчин, аймгийн аварга тариаланч хамт олон Бэрмэр гээд ингээд мөн бас аймгийн алдарт уяачид гэдэг юм уу тэр олон сайхан алдартнууд маань дүрэн гарч байна. Тэгээд эдний нэг төлөөлөл аймгийн аварга малчнуудаа өнгөрсөн улиран одож буй нохоо жилдээ бас ажил үйлсээрээ устойгоо шуушлан манлайлсан энэ сайхан жаргал сайхан ахындаа ирээд ингээд сууцгааж байна. Энэ их жаргал ахындаа ирээд ингээд сууцгааж байна. Тэгээд танай гэр бүлд өрөө хөлтөд мэдээж энэ сайхан амжилтыг үзүүлэхэд маш олон талын дэмжлэг туслалцаа байгаа. Хань гэр бүлд нь бүгдээрэнд нь одоо сайн сайхан бүхнийг хүсэн өрөө гахаа жил өшөө ээлтэй сайхан байх болтугай танай гэр бүлд нийт жаргаланчууд, нийт орхончууд маань сайхан байх болтугай. Ингээд хаз юмэр сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. За дугаар номер 2019 А39 Ламсрынгийн инх жаргал нь Орхон аймгийн Страгийн 2019 оны 1-р сарын 25-ны өдрийн А39 дугаар захирамжаар
17 дугаар жорны нөхөрсөг хэмээх шар нохой жилийн аймгийн авраг малчнаар шалгаруулж Инглийн тэмдэг үнэмлэх холгоо Орхон аймгийн Цэтрэг Эрдэнэ дотын захирагч Дамбын Батлууд 2019 оны 1-р сарын 30-ны өдөр Орхон аймаг гэсэн юм үнэлэх байна. Тэвээ 1962 онд одоо Захын аймгийн Тосон Цэнгэл сумын төрсөн. Одоо 75-6 он Төв аймагт ирж амьдэрсэн тэндээс одоо ажлын гараа эхлээд тэнд трактор компани барьж ажиллаж байгаа. Цэрэг албанд яваа. Цэрэг албанаас 1985 онд энэ Эрдэнэ дотны улаанлагын сангийн аж ахуй гэж яагаад ирж энд одоо трактор компани барьж ажиллаж байгаад 1996 оноос хойш одоо хөдөө гарч энэ жаргалант булаг гэдэг одоо энэ усныхаа дэргэд ирж одоо өвлж одоо энэ өвлжэн дээр 23 жил одоо өвлжж байна. Ингээ одоо нутаг усныхан орон нутгийн одоо бүх талдлаар одоо дэмжиж ард түмэн одоо энэ сумын одоо удирдлагууд энэ болгон одоо аймгийн удирдлага та бүхнийг одоо энэ сайхан халуун сэтгэлийг хүлээж авсандаа туйлын их баяртай байна. Манай хань бол мал их илэхтэй малч угаасаа багасаад мал дээр өссөн. Тэгээ одоо бид хоёр чи 96 оноос хойш 20 хэдэн жил мал дээр байна. Тэгээд их баярлж байна. Угаасаа хөдөлмөрийн үнэлээд одоо ингээд сум аймагаас авраг малчин болгосонд их баяртай байна. Одоо сар шинийн өдрүүдэд бас нохой жилдээ бусдыгаа очиулсан манай удаа аж ахуйн салбарын дээр дундаа додрон гарсан юм сайхан одоо шагналын эзлүүд тодорж байна. Орхон аймаг улсын авраг малчин, улсын авраг тариаланч, улсын авраг тариаланч хамт олон аймгийн авраг малчин, тариаланч мөн тариаланч хамт олон за тэгээд фермерүүд аман алдарт уяачид ингээд тодорхой өнөөдөр шагналаа гардуулж байна. Бид нар одоо Орхон аймгийн жаргалант сум одоо Улаан улаанлагын сангийн аж ахуй жаргалант сумны маань 7 холбоогийн малчин их жаргал ахыхаа хандаа ирчээд байж байна. Одоо энэ жил нохой жилд бас мансурга бүл төрөлднөөс гэж амжилт гаргасан үзүүлэлтээр аймгийн авраг гэдэг эрхэм хүндтэй шагналын эзэн болж байгаа юм сайхан альдын нэрээд шагнал гардуулаад ингэ байж байна. Ер нь бол нохой жил өглөөрээ орхончууд эрдэнэчүүд бидний хувьд сайхан жил болж өнгөрч байна. За мөн бас сайхан өвөл болж өнгөрч байна. Тэ сайхан өвөл. За тэгээ мөн гахаа жил бас их сайхан байхаа гэж ингэж бэлэгдэж бодож байгаа. Аливаа баяр одоо шинэ 2 оны зааг дээрх баяр тэр тусмаа сар шинийн баярын уламжлалт цагаан сарын баяр бол өөрөө бэлэгдлийн баяр. Тийм учраас одоо их сайхан жил гарна гэж ингэж бодож байгаа. Тэгээд одоо эрдэнэчүүдтэй орхончуудтай бүгдээрэнд нь одоо сар шинийн мэндийг та бүхэнд амжуулаад өргөнөвшүүлж байна. Малынхаа чанарыг бас яхан барьдаг ер нь бол өхөрч байсан одоо би сая сүүлийн үед одоо нэгтэй улаан халдсан хүрийг бас бий болгож одоо тэндээс нэг бухан баруу арт тавьж ирсэн одоо 5-6 жилийн өмнө. Тэгээ өнгөрсөн жил одоо тэрийг өөрчлөөд одоо эх жил хаад хаваар одоо үнтэй ярьсан малчинтай ярьсан байна. Хонь талдаа бол энэ баяд талын хоньныг хоц тавьсан тэр хоньны чанар бол бас гайгүй одоо байдаг. За ямаа бол бас тийм ноолгоны талаар бас яхан анхаарч одоо ер нь хотонд бас ямааны олноос ноолгоны чанартай бол гайгүй гэсэн бодлоо. Тэгээ ер нь манай энэ орон нутгийн чинь малыг бол нэг олон тоон дээр гарч одоо ам бүл ихтэй мал ихтэй байдаг гэдэг учраас дахин чанартай байх зүгээр юм үзэн. Тэгээ нэг 150-д бог өхөр адуутаа нэг 300 гаруй толгой мал одоо би ингээд бас одоо малны буян хишиг бас сайхан байна. Урдсын одоо ингээд нэг хонь маань хургалж эхэллээ. Тэгээ ер нь мал идэв одоо дэлгэнж яваа ер нь удахгүй одоо ингээд ургаж ишгэлнэ. Өхөр малч гэсэн одоо энэ жил бас одоо эрт тоглох бах. Найдлан одоо нэг ганцууд ихтэй байсан мал найдлан суугарт ихтэй байж хагаад тэгээ энэ жилийн мал бол эрт төлөхөөр одоо юм байгаа. Энэ өвлүүд их сайхан өвл болж байна. Тэгээд хүнтэй малдгаа сэтгэл хангалуун байна да.
Монгол ардын уламжлалт үүжүр хэмээх тоглоомыг хүүхэд багчуудад таниулах, сэргээн сануулгах зорилгоор цагаан сарын баярын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг теле сургалт өнөөдөр 7 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Хүннүг өрний үеэс ихтэй оюун ухаан хөгжүүлдэг монголчуудын уламжлалт тоглоом болох үүжүүр нь цагаан сарын шинийн нэгэнд тоглогддог хүндтэй тоглоомын нэг бөгөөд шооны нүд болгоно нь урам зориг хиймрийн бэлгэдлийг илэрхийлдэг. Энэ тоглоомын ач тус нь багаар ажиллах чадвар, түргэн сэтгэх, шийдвэр гаргах, цээжээр зөв тооцоолон бодох зэргээр оюун ухааныг хөгжүүлдгээрээ онцлогтой юм. Телевиз үзэгч та бүхэндээ ургуулагч хэмээх Шорон хаан жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. За өнөөдөр Орхон аймгийн музей Чөлтмийн нэрмжит уран бэр сургалтын төв Орхон аймгийн Эрдэнэ цогцлбор сургууль зэргээс хамтран Монгол үндэсний мартагдсан тоглоом болох үүчүүр тоглоомын теле сургалтыг явуулж байна. За үүчүүр тоглоом нь хүннүүгийн сүүлч Шамбигийн ихэнх үед Монголд үүссэн бөгөөд энэ тоглоомыг болохоор сар шинийн мэндийн их цолголтоо хийгээд эдээ цагаагаа амсаад үүний дараагаар бол тэнд сууж байгаа зочид бүгдээрээ цугларан дөрвөн бэрхийг хайж өөрсдийн жилийн өнгийг үтсний дараагаар үүчүүр тоглоомыг бол нааддаг. За энэ үүчүүр тоглоом таарсан хүн бол тэр жилдээ өнгөтэй өөтөө явах нэ гэж бэлгшээдэг байгаа. За үүчүүр тоглоомоор бол ер нь хүний нүдний хараа, хоол самбаа, гарын хөдөлгөөн, мал болон амьтдад нүдлэх хүний ой сэтгэмжийг бол дээшлүүлэхэд зориулагдсан юм тоглоом байна. Үүчүүрийг 7-г харьцах нь 10 см-ийн хэмжээтэй цаасан дээр зурж, хэмээний яс болон модон дээр сэлж ийдэг. Энэхүү тоглоом нь амьтдын дүрсээс бүрдэх бөгөөд дүрсийг лангаар үнэлдэг. Үүчүүрийг нутагт өөр тоглодог бөгөөд тоглох нэг арга нь 2-6 тоглогч бүх модоо дундаа урж ахмадаасаа эхлэн нар зөв тойруулан 6 шоог аян дотор ээлжлэн орхиж, буус нь нүдний нийлбэрт тохируулан газрын модноос лангаар үнэлж авна. Тоглоомын төгсгөлд олон лан цуглуулсан хүн хождог бөгөөд түүнийг энэ ондоо хамгийн ол зомог аз та явна хэмээн бэлэгддэг байна. Монгол ардын үндэсний тоглоом үүчүүр гэдэг тоглоом одоо цаг үед мартагтаад байгаа. Нүүдэлчин монголчууд маань эртээр үеэс энийг тоглож ирсэн. Энэ маань хүүхэд хөгшөд өвгөд ямар ч насны хязгаар байхгүй тоглодог. Ялангуяа цагаан сарын шинийн нэгний өглөө ах トゥ усээрээ цугал золгочоо дараа нь тэр жилд хэн азтайгаа ялгаруулж гаргадаг юм уу азаа үзэж ингэ тоглодог. Дараа бусдуу илрэлд бус цаг үед бол хэдийдэн ч тоглож болдог онцлогтой. Энэ тоглоомны онцлог нь болохоор зурж хамгийн гарын доорх материалаар зурж тоглодог цаасан дээр зураад. За тэгээд яадаг вэхээр чэжээр тоо бодох ач холбогдолтой. 6 төрлийн шоог нэг удаа орхиж явна. Тэгтээ нэг нүд 4 нүд хоёрыг тоолоо тоглоод явчихна. За үнэлгээ нь бол ангийн үнэлгээтэй байдаг. 9 төрлийн 134 амьтан байдаг. За эндээ дандаа монголчуудын нэг амьдрал ахуйтайгаа зан үйлтэйгээ холбогдуулаад бэлэгдлийн амьтууд нь голдон байж байдаг. Тэгээд дээрээс нь чинь 5 нүд 6 нүдээ 3 орхиод явахдаа давхар тоолно гэдэг үндсэндээ 6 нүдийг нэг доор хөөхөд чэйжилж байгаа. Тэгээд тэрийгэ үржүүл бодож явдаг. Энэгээр маш их оюун ухаан хөгжүүлдэг юм тоглоом байсан. Одоогийн цаг үед энэ хүүхдүүдийн цахим ертөнц рүү анхаарал хандуулаад байгаа үед бол энээс холдуулах ганц гол айгүй хөгжүүлэх тоглоом бол энэ үндэсний тоглоом. Тэгээ энийг бол манайх уран бэр сургалтын төв маань аймгийн музейтэй 1-р сургуулийн багш хамт олонтой нийлээд жил бүр цагаан сарын өмнө ингэж уламжлал болгож явуулдаг. Тэгээ энэ ээлжид хичээл минь өнөөдөр явагдаж байна. Интернет болон ухаалаг утас хөгжсөн энэ үед гэр бүл дотор амьд харилцаа бий болгох, хүүхдүүдийг ёс заншлаа мэддэг, ан амьтан байгаль орчноо хамгаалах сэтгэлтэй болгоход онцгой ач холбогдолтой энэхүү тоглоомыг уламжлалт баяраараа ах дүүс хамаатан садан найз нөхдөд